2025 оны физиологи ба анагаах ухааны Нобелийн шагналын эцдэг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. Олон сонголтоос ондоо чиний тал. Яасан бэ хаа? Үргэлжлүүлээ дуулъя л та. Дата ч дууссан юм шүү дээ. За бай. Дараа уулзъя. Ахын жамдаг сайхан юм сонсох уу? Ангад үнгээ сонсч бай. Галзуусан 100 ГБ дата. Нэмээд бүх сүлжээн хязгааргүй яар. Ердөө 15,000 төгрөг. Ондоо чиний тал. Дуусгайцгүй дуу хоолойгоо түгэ. Дугаар 6655. Тултлан хийгчний unlimited code. 2025 оны физиологи ба анагаах ухааны Нобелийн шагналын эцдэг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. Орой мэндийг өргөө үзэгчтэй Тэнгэр телевиз шууд дамжуулж байна. Тун удахгүй 2025 оны Нобелийн шагналын эцдийг зарлах гэж байна. За энэхүү зарлах ёслолын үйл ажиллагааг Тэнгэр телевиз та бүхэнд шууд дамжуулан мэргэжлийн экспертүүдийн хамтаар тайлбарлан хүргэх болно. Өнөөдөр надтай студид хамт Монгол Улсын их сургуулийн биологийн танхимын дэд профессор доктор Ноён Лавгсурах хүрэлцээрээд байна. Орой мэндийг хүргээд байна. Орой мэнд хүргэе. Тэгэхээр шинжилгээ ухааны салбарын хувьд бол мэдээж 10 дугаар сарын эхний 7 хоног бол хамгийн их яриа хөдөлгөөнтөө хамгийн их зүйлсүүдийг хамгийн их мэдээлэлтэй сар байдаг. Яагаад вэ гэхээр Нобелийн шинэ шагналын эзэд тодордог. Тэгэхээр 2000 одоо тун удахгүй физиологи анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэд бол танилцуулагдах гэж байна. Тэгэхээр 17 цаг 30 минутаас Нобелийн шагналын эзэд танилцуулагдана. Тэгэхээр хоёулаа тэр хүртэл бас ер нь сүүлийн үед бас физиологи анагаах ухааны салбарт бас ямар шинэ нээлтүүд гарав тэр талаас хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр сүүлийн үед бас ямар хөө нээлтүүд гарч байна? За ер нь бол яг хамгийн сүүлд ямар нээлт гарч байгаа нь хэлэхэд хэцүү. Олон газар олон судлаачид олон зэрэг янз бүрийн сонирхолтой зүйлийг дандаа л хийж байгаа. За тэр нь яг аль нь Нобелийн шагнал авах хэмжээний тийм агуулгатай, тийм учир зүг нээсэн гэдэг нь цаг хугацаа тэрийг л үнэлэх бах те. Одоогор бол биднээс зөндөө олон сонирхолтой нээлтүүд байгаа. Гэхдээ аль нь яг Нобелийн шагнал авахыг таашгүй. Биднээс өнөөдөр одоо Шведийн Нобелийн хороо яаж зарлахыг л тэгсэн ядуулж байна. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр Шведийн Нобелийн хорооноос зарлж байгаа мэдээлэл бол маш нууц байдаг гэдгээр бас алдартай. Сүүлийн 100 гаруй жилийн туршид бол хамгийн нууц бөгөөд хамгийн одоо хараат бус байдлаар шинжилгээ ухааны эрдэмтэн тухайн салбарыг дахин нэг шат ахиулж чадсан эрхмүүдийг зарладаг гэдгээр онцлогтой. Мөн 50 жилийн хугацаанд бас энэхүү мэдээлэл шагналын эзэд нууц байдаг гэдгээр мөн ялгаатай. Тэгэхээр хоёулаа өмнөх жилүүдэд бас физиологи анагаах ухааны салбарт ер нь ямар нээлтүүд гарч ирсэн бэ гэдэг зүйлээр яриагаа эхлэе гэж бодож байна. Хамгийн сүүлийн нээлтээс эхлээ 2024 онд mRNA-гийн нээлт авсан байгаа. Тэгэхээр та энэ нээлтийг бас бидэнд ер нь товчхон тайлбарлаж өгөөч. Өнгөрсөн жилийн бас онцлог Нобелийн шагналтын хэн байв? Хин Нобелийн шагнал хүртв? За 4 жилийн 2024 оны Нобелийн шагналыг мэдээллийн РНХ тэр дундаа микро РНХ мэдээллийн гэж хэлэх нь жоохон буруу юм байна те. Микро РНХ-гийн салбарт нээлт хийсэн хүмүүс Нобель авсан. Тэгээд одоо орчин үеийн судалгаа болон эмчилгээ, оншилгооны энэ салбарын чих хандлага ерөнхийдөө микро РНХ дээр нэлээд төвлөрөхөөр байгаа. Өмнө нь бол уургийн бүтэц, тэгээ гений үйл ажиллагаа маш чухал авч үздэг байсан бол одоо РНХ-гийн судалгаа тэрнтэй холбоотой судалгааны арга зүйд бас хайжсан учраас нэлээд одоо РНХ-гийн үйл ажиллагааг судлахад их төхөмтэй болж эхэлсэн. За энэ ажлуудаараа одоо хоёр хүн авсан те. Виктор Амброс, Грей Ровкин гэдэг хоёр хүн 4 жил авсан. Тэгээд энэ микро РНХ гэдэг нь ерөнхийдөө эсвэд бол хоёр төрлийн нуклеовчл байгаа. РНХ буюу рибонуклеин хүчил гэд бөөм дотор болгон синтоплазмд болдог.
нүклийн нөгөө бөөм дотор байгаа те ДНХ гэдэг дезоксирибонуклеин хүчил гэдэг байгаа шүү дээ те. Тэгэхээр РНХ нь бол ерөнхийдөө судлахад айгүй төвөгтэй байсан. Амархан задраад алга болчдөг ч гэдэг юм уу. Тийм болохоор нэлээд жоохон хоцроод байна л да. Би тэгэхээр бас шууд амжуулалтын дүрс орж ирэхээс өмнө бас зарим нэгэн тоо мэдээлэл, сонирхолтой мэдээллүүдийг үзэгчтэй өгье гэж бодож байна. Тэгэхээр хамгийн залуу бас Нобелийн шагналыг энэ физиологи анагаах ухааны салбарт хүртчихсэн 31 настай инсулины нээлтээр бол авч ирсэн юм байна. За мөн одоогийн байдлаар яг 2025 оны Нобелийн шагналаар 116 дахь удаагийнх байгаа. Тэгээд нийтдээ яг физиологи анагаах ухааны салбарт болохоор 229 хүн авч ирсэн байна. Тэгэхээр нийтдээ ихэвчлэн нэг 2 юм уу 3 хүн ерөн сүүлийн жилүүдэд авч харагдаад байгаа. Зарим тохиолдлуудад бас нэг байдаг ч гэсэн ихэвчлэн бас ялангуяа 2-3 байна. Тэгээд яг шагналын эзэд болохоор мэдээж алдар нэр хүндээс гадна мөнгөн шагналыг авдаг байгаа тий. 111 сая швед крон буюу за 117 сая Америк долларын шагналыг бол авдаг. Тэгэхээр хоёул өргөжлүүлээд 23 оны нээлтийн талаар ярилцъя гэж бодож байна. 23 оных ковид цар тахалтай ерөнхийдөө холбоотой байсан гэж харсан. Тэгэхээр 23 оны нээлтийн шагналын эзэд их юм байна. 23 оны шагналын эзэн бол Унгарын элдэмтэн Каталин Карико тэгээд Америк элдэмтэн баха Дрю Вайсман гэдэг хоёр хүн авсан санагдаж байна. За тэр хоёрын судалгаа бол бас л ялгаагүй РНХ байсан. Гэхдээ маш гайхалтай. Тэр хоёрын нээлтийн ачаар одоо ковидын вакциныг маш богино хугацаанд хийсэн. Тэрний үр дүн маш гайхалтай байсан. За тэгвэл зөвхөн РНХ-г эслүү шууд оруулахаар бид РНХ-гээр нь уургийг үйлдвэрлүүлээд тэр уургийнх нь эсрэг физиологийн уруулыг эхлүүлээд одоо дархлаа тогтоож болж байгаа. Тэгэхээр энэ санаа бол мэдээж анх л РНХ-г нээсний дараа л хүмүүс байсан боловч хийхэд маш төвөгтэй тийм зүйлүүд байсан. Тэр хоёр хүний одоо хийсэн гавьяа нь юу гэхээр эсрүү РНХ-г оруулахад дархлааны систем маш хурдан мэдэрдэг гадны зүйл гэдгийг нь амархан мэдээд арилгадаг, устгадаг тэр механизмыг давж гаргах аргуудыг олсон байгаа. Тэгвэл мэдээж хүний эсийн үйл ажиллагаа функцийг судлаад за хүний эс дотор нь байдаг бусад РНХ-нд яагаад бас ингээ харин юм шиг мэдэгддэг юм бэ? Чухал РНХ-д тэгвэл тэн дээр хэрэглэгдэж байгаа тэр одоо өөрчлөгдсөн РНХ-гийн молекулуудыг нь ашиглаж агаад тэгээ судалгааны гайхалтай үр дүнүүд гаргасны ачаар нь тухайн үед ковидын вакцин хийсэн. За тэгээд энэ нээлт бас их гайхалтай өргөжлүүлээд энүүгээр хавдрын болон бусад өвчний вакциныг хийж байгаа. Тэгээд бусад өмнөх одоо уурах цовруулсан ч юм уу тийм вакцинуудыг бодох юм бол энэний хийж бүтээхэд маш одоо дархлааны системээс зайлах гэдэг ч юм уу тэр нь нэлээд тодорхой нэлээд одоо амархан байж болно. Яг одоохондоо бол зарлалын үед өндөр байж болно. Хамгийн гол нь бусад одоо өмнөх хуучин технологиудаар вакцин хийхэд хүний биед ямар харьцал үзүүлэх юм бэ, ямар урвал үзүүлэх юм бэ, гаж нөлөө үзүүлэх юм бэ гэдгийг нь ерөнхийдөө дааварлцчихгүй төвөгтэй байсан бол энэ яг тухайн өвчин халтчихсан юм шиг тиймэрхүү мимик хариу урвал үзүүлээд тэрэнд дархлааны систем итвэгчих тэрнийг зайлуулах тийм урвал өрөндөөрөө их сайн тийм арга. Тэгээд энэний ачаар одоо хавдар болон халдварт өвчнүүд бас зарим нэг халдварт биш өвчний эсрэг гэсэн тэмцэх боломжтой гэдэг нь харагдаад байгаа. Тэгээд маш олон вакцин одоо хөгжүүлээд эхэлж байна л да. Мэдээж Нобелийн шагналын эзэднийг шууд таамаглах бол маш хэцүү. Тэгээ ямар нээлт гэдэг нь бас шууд хэлэхэд бас хэцүү баг. Тэгэхээр таны хувьд зүгээр таны хувь хүний бас таамгийг сонсоход та ер нь аль чиглэлийн Нобелийн нээлт за судалгааны хүрээлэн ч юм уу авах магадлалтай болоо гэж бодож байна. Ер нь таны таамаг бас юу байгаа вэ? За ер нь яг бид бол одоо биологийн механизм яаж ажилдгийг л
сонирхдаг болохоос биш яг тэрийг хэн хийгээд байгаа юм бэ гэдгийг бараг сонирхдаггүй юм байгаа. Өөрөөр хэлбэл тухайн ажлууд нь хэвчлэн багийн ажил байдаг. Тийм учраас тэр олон хүмүүсийг энэ ямар лабораторид хэн юу гэдэг гэдгийг ер нь их сонирхдаггүй. Яг Нобелийн шагнал авсны дараа энэ хүн тухайн ажилд маш чухал үүрэгтэй оролцож байсан байх гэдгийг л бараг мэдчихээн л да. Ер нь бол мэдээж Нобелийн шагналыг бол физиологи онгойх ухааны салбарт өгөхдөө яах ёстой гэдгийг Альфред Нобелийн гэрээслэр бол нээлттэд өгнө гэж заасан байдаг. Зарим нэг салбаруудыг болохоор нээлт гэхээсээ нээлт үүнээс гадна сайжруулалт байж болдог. Физиологи онгойх ухааны салбарт бол нээлтийг чухалчилдаг. Тэгэхээр энэ жил бас маш олон нээлтүүд байгаа. Тэгээ ихэвчлэн одоо та бүхэн харах юм бол өмнө нь энэ одоо Нобелийн шагнал авч ирсэн зүйлүүд бол одоо ажлууд маань маш олон жилийн өмнө нэгтчихсэн. Тэгээд Нобелийн шагналаа дараа нь аваад идэх ажлууд байдаг те. Тэгвэл энэ жилийн хизээний нээлт одоо авахыг бид бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж хүний эрүүл мэнд за одоо өвчин эмгэгтэй холбоотой физиологтой холбоотой чухал нээлтэн дээр л төвлөрдөг учраас бид бас шийдэх шаардлагатай олон асуудал байгаа. Жишээлбэл хавдар байна. За халдвар биш өвчин байна. Одоо тэрэн дундаа одоо зүрх судасны өвчин, тархалал, чихрийн шижин ч гэдэг юм уу те. Энэ салбарт ахиж твшил гаргасан бас гайхалтай үр дүнгууд одоо байж л байна л да. Тэгэхээр одоо Нобелийн шагналтнуудыг твээр нь хувааж авч үзвэл бас манай Аз бас харьцангуй бага хувийг эзэлдэг том мэдээлэл байна л да. Азуудын хувьд бол 8% эзэлдэг. Тэгэхээр та бас хамгийн сүүлд Нобелийн шагнал хүртэжсэн Аз твийн төлөөллийн бас нээлтийг бас бидэнд дурдж тэр нээлтийн талаар тайлбарлавал. За Аз твээс гэвэл миний мэдхийн одоо Тасако Хонжо гэж магадгүй те хамгийн сүүлд иммун чекпоинт буюу дархлааны системийн одоо хяналтын цэг гэж олж болох юм уу да. Ерөнхийдөө ийм зүйлийг нээсэн. Энэ бол мэдээж эсийн хуваагдaltaй холбоотой, эсийн хуваагдлыг хяндаг тийм механизмтай холбоотой тийм ажил. За Тасако Хонжогийн болон Джеймс П. Алисон нарын ажил бол хавдрыг хэмжсэн тийм ажил байгаа. Яагаад гэвэл одоо хүний идэрхтэн чинь дархлааны системдээ одоо би чиний эс байна гэдгийг ингээд мэдээлж таниулж яадаг. Тийм учраас дархлааны систем нь өөрөөхөө идэрхтэн эслүү довтлохгүй байх тийм механизм байна. Тэгээ тэр механизмыг нээсэн ерөнхийдөө бол. За яг энэ механизмыг нь ашиглаад хавдрын эсүүд хэдий өөрийн эс учраас танигдахгүй дархлаа танигдахгүй ингээд яваад томроод ингээд хүнийг өхөл төрүүлж байгаа. За ихэнх хавдрын эсүүд бол энэ механизмыг заримдаа ашиглаж чадахгүй өгчээдэг бол энэ үнийг ингээд сайн ашиглаж чадсан ингээд амьд үлдээд тэгээд цааш та нөгөө тухайн өвчтнөө өвчнөх хаймнасанд аюул учруулж байгаа гэж ойлгож болно. Тэгвэл тэр хоёр хүний нээлтийн ачаар дархлааны энэ хяналтын цэгийг блоколж хааснараа хавдрыг хэмжилсэн. Өөрөөр хэлбэл бүр ингээд өсөрхийлсэн байсан хавдрыг хэмжилж чадсанараа Нобелийн шагнал авсан бас тэгэхээр гайхалтай. За одоо манай Монголч гэсэн түрүү жил би санаж байна. 2014 оны 11 сард дархлаа хавдрын эсрэг дархлааны хэмжилгээ одоо нэвтрүүлэхээр яам тамгын газар бас нээлтийг ялгаар өсөж зураал байж санагдаж байна. Энэ ажил бас хурдтай үргэлжлэх юм бол бид бас зарим төрлийн хавдраас ангижрах тийм сайхан цаг ирэх баха. Гэхдээ дэлхийн нийтэд бүх хавдрыг бас ингээд энэ аргыг ашиглаад дэмжлэх хэцүү байгаа. Гэхдээ нэлээд нааштай үрдэн төрсөн л байна л да. Тэгэхээр хоёлаа шууд амжуулалтын дүрс орж ирэхээс өмнө дахиад нэг нээлтийн талаар ярилцах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Мэдээж сүүлийн үед мэдээний том гарчигнууд дээр хамгийн их харагдаж байгаа яг энэ салбарын гол технологи бол CRISPR-Cas9-ийн нээлтийн талаар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр ер нь 2020 онд яг ковидын үеэр CRISPR-Cas9-ийг
нээжсэн эрдэмтэд физиологи ангаа ухааны салбарт Нобелийн шагналыг эзэдүүлсэн. Тэгэхээр ер нь яг CRISPR-Cas технологи гэж яг юу хэлдэг вэ? Ер нь Нобелийн шагнал ер нь яагаад олон нийтийн дунд ийм хамгийн алдартай болох шалтгаануудын нэг нь бас юу байсан бэ? За 20 оны Нобелийг авсан Эммануэль Шарпентье гэх Францын эрдэмтэн. За Америкийн эрдэмтэн Jennifer Doudna хоёр авсан. CRISPR анх бол бактерийн өрөмц дархлаа буюу бактерид вирус алдгаар тэрний тухай мэдээллийг хадгалчаад дараа нь давтан халдвар орж ирэх юм бол тэр вирусуудыг устгах ийм л механизм юм байна гэж нээсэн баг. Гэхдээ тэр молекулын хэсгийг нь сугалж аваад гений аргаар клонинг хийгээд цаашдаа ингэ сайжруулсан хэр гайхалтай. За энэ аргыг тухайн тэр молекулыг ашиглаад одоо генийг маш сайн, маш хурдан өрнөцөөр засах боломжтой болсон байна. За шууд амжилтын дүрс харж ирсэн байна. Одоо Шведийн Нобелийн хорооноос физиологи ангаа ухааны салбарын Нобелийн шагналын эзэдийг зарлах гэж байна. I will first read the announcement in Swedish, followed by English. We will then, as usual, present some background. Сонголтоос ондоо чиний байна. Nobelförsamlingen vid Karolinska institutet har idag beslutat att Nobelpriset i 2020 онд Нобелийн шагналыг CRISPR-Cas-ээр Сенатор авч ирсэн хоёр эрдэмтнээс гадна 10хан эмэгтэй хүн яг энэ салбарт авч ирсэн байт юм байна. За нийтдээ шагнал авч ирсэн хүмүүсийн бараг дийлэнх нь буюу 230 эрэгтэй хүмүүс байт юм байна. Тэгэхээр энэ бас айгүй сонирхолтой том мэдээлэл байна. Хэрвээ энэ жилч бас эмэгтэй Нобелийн шагналтанд зарлагдвал The Nobel Assembly at Karolinska Institutet has today decided to award the 2025 Nobel Prize in Physiology or Medicine jointly to Mary Branco, Fred Ramsdell, and Shimon Sakaguchi for their discoveries concerning peripheral immune tolerance. Here, за 2025 оны физиологи ангаа ухааны салбарын Нобелийн шагналыг эзэд 3 хүн байна. За Мари Бронко, за Фред Рамсдел, за Шимон Сакагучи гэдэг энэ 3 их 2025 оны Нобелийн шагналыг эзэд болжээ. За баярлалаа. Яг түрүү хэлсэнчлэн одоо ингээ 13 эмэгтэй физиологи ангаа ухааны салбарт болж байна. Тэгэхээр дархлааны системтэй холбоотой байх шиг байна тий. Дархлааны систем иммune tolerance гэдэг салбар байх шиг байна. Тэгэхээр ер нь дархлааны системтэй холбоотой зүйлсийн талаарх мэдээллүүдийг та бас бидэнд хуваалцвал. За гайхалтай. Ерөнхийдөө хүний өвчлөлтөй дархлааны систем маш их холбоотой. Тэгээд дархлааны буюу дархлаас улсын салбар бол одоо физиологи хүний эрүүл мэндтэй бол салшгүй холбоотой тийм салбар байгаа. Тэгэхээр дархлааны дэвчил одоо манай Монголоор бол дархлааны дэвчлийг судалсан, энэ дээр гарсан ололтуудыг бол одоо Нобелийн шагналд сонгосон бол миний хувьд бол маш баяртай сэдв байна. Тэгэхээр яг энэ хүн нээлтэн дээр яг дархлааны одоо захын дархлааны дэвчил гэж орчуулж болохоор монголоор peripheral immune tolerance гэдэг англи нэршилтэй байна. Тэгэхээр яг энэ систем дээр яг эдгээр эрхмүүд маань ямар шинжилэлт нээлтүүдийг хийж оруулсан юм болов? За энэ тухай бол яг энэ эрдэмтэд юу хийсэн тухай бол бүрэн сайн мэдгүй байна. Тэгэхээр ерөнхийдөө дархлааны дэвчил гэдэг бол биднээс ямар ач холбогдолтой зүйл вэ гэхээр одоо автоиммуны буюу те одоо харшил гэдэг юм уу ийм дархлааны өвчнүүдийн өвчрийг тайлбарлах энийг имжлэхэд чухал нээлт гэж үзсэн болоод оруулсан байна. Existing ones and ones that may come, specialized cells in our immune system, the T cells, have receptors.
we can form billions and billions of these receptors, all with different shapes that bind to different proteins. The T cells help us fight infection, and without them, we cannot live long. Among all this diversity, some T cells receptors will unavoidably recognize proteins and structures in our own bodies, so-called self-reactivity. These self-reactive T cells may become harmful and cause autoimmune diseases such as type 1 diabetes, multiple sclerosis, and rheumatoid arthritis. So Тэгэхээр how дархлааны does our системийн body яг solve одоо this энэ problem? автоиммунити буюу яг энэ механизм ер нь бол яг одоо энэ бусад одоо төрөүний бит хоёрын яриандаа дурдж байсан хор тавдар болон бусад эмчлэгдэшгүй өвчнүүдийг ялж дийлэхэд ер нь ямар ач холбогдолтой байдаг вэ? Harmful За self-reactive T cells ер нь хүний өвчлөл бол мэдээж идэх үү эсвэл идэхгүй байх уу гэдэг нь дархлааны системтэй холбоотой ихэнх this was believed өвчнийг хүний дархлаар идгээж байгаа. За одоо халдвар их ч юм уу, хавдар их ч юм уу. self-reactive За дархлааны системийг бүрэн ойлгож чадах юм бол биднээс энэ замд тусвал эсвэл энэ замыг яаж удирдах вэ, сайжруулах вэ гэдэг дээр одоо ажил нэгсэн үг байхгүй юм шиг. За сүүлийн хүмүүс ялдаг дархлаагаа дэмжээрэй гэх юм уу, дархлаа нуунчлаач гэх юм уу. Олон өвчин, олон асуудлууд сэтгэл санаа хүртэл дархлаатай холбоотой байгаад байна тийм. За сүүлийн үед мөн дархлаатай холбоотой аутизм ч холбоотой байж магадгүй гэж үздэг ч юм уу тийм. Тэгвэл дархлааны дэвчил гэдэг нь ямар нэгэн одоо халдварын үед ч юм уу эсвэл одоо тухайн хүн өөртөө байгаа антиген буюу эсрэг төрөгчийн эсрэг хид идэвхчихгүй байх, тэн дээр ингээ баланстай зохицуулгатай байх шаардлагатай. Энэ механизмыг ерөнхийдөө бүрэн тайлбарлах маш төвөгтэй байгаа боловч энэ дээр олж байгаа ололт нь одоо хол тавдар, за одоо автоиммуни буюу өөрийнхөө эсрэг товтолдог дархлааны системийн тэр өвчнүүдийн эмчлэхэд маш чухал нөлөөтэй байгаа. Тэгэхээр хоёлаа түрүүн бас яриандаа дурдчихсан 2018 оны Японы Тасуку Хонжогийн авч ирсэн бас яг энэ таны дурдчихсан нөө чекпоинт буюу дархлааны чекпоинт буюу яг энтэй ер нь одоо энэ нээлт бас хэрхэн яаж уялдах вэ? Хоёлаа ер нь төстөө нээлт үү эсвэл хоёр өөр салбарын нээлт гэж харах уу? 2018 оны тэр нээлттэй харьцуулбал Яг төстэй дархлаа судлал, за молекул биологи эсийн тухай судалгаанууд авч байна л да. Ерөнхийдөө энэ дархлаа судлалын салбар бол Нобелийг маш их авдаг. Яагаад тэгэхээр бараг 1800 оноос эхлээл дархлаа судлал дээр гаргасан нээлт болгон энэ дээр хийсэн ололт болгон л заавал Нобель бараг авдаг. Тийм учиртай байгаа. Тэгэхээр энэ дархлааны захын дэвшил гэдэг бол бас хичээл нэгэн зэгт авах байх гэж бодож байсан. Гэхдээ яг өнөөдөр авах гэж сайн ихэр бодсонгүй. За илтгэлийг жоохон сонсъё. It was an incredible challenge and like looking for a needle in a haystack. Branko Ramsdell still took on the enormous work of mapping the middle part of the X chromosome in detail and eventually established that the section of interest contained 20 potential genes. They then examined gene after gene. It was only with the 20th and last examined genes that they found the mutation. The faulty gene was previously unknown but had many similarities with a group of genes called forkhead box or FOX genes, and they named the new gene FOXP3. Branko and Ramsdell suspected that the rare autoimmune disease IPEX, which is also linked to the X chromosome, could be the human variant of the scurfy mouse disease. To understand if that was the case, they analyzed samples from children with IPEX and found mutations in the FOXP3 gene. These findings connected the FOXP3 gene also to human autoimmune disease. These two key discoveries
Sakaguchi's identification of cells that regulate immune responses, and Branco's and Ramsdale's identification of the FOXP3 gene as important in the immune system in control indicate that the FOXP3 gene could be important for дархлааны T-с болон B-с гэх байгаа тийм. T-сүүд бол Shimon Sakaguchi was first to show that Тимүсийн FOXP3 is буюу сэрэг болчирхайн эс гэж анх нэрлэгдсэн. Эднээс нь бол хүний биеийн дархлааг яг чиглүүлэх нарийн зохион байгуулалт B-сийг удирдахад маш чухал үүрэгтэй юм зохицуулга эсүүд байгаа. За ихэвчлэн ингээд дархлааг идэвхжүүлэх тал дээр биднээс T helper-с гэдэг судалдаг байсан бол FOXP3 гений оролцоотой T-сүүд бол зохицуулгын T-с буюу T-regs гэдэг ийм эсийн бас T-сийн бүлэг байна гэдгийг нээсэн тийм ажил байгаа. За энэ мэдээж одоо дархлааны дэвжил маш чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс зарим нэг зүйлийн эсрэг харшилтай болоод идэг. Зарим хүмүүс тэр зүйлийн тухай тэр зүйлийн эсрэг харшил байхгүй байгаад байдаг тийм. Энэ бүх альнаас нь харьцах ёстой юм бэ? Аль нэг нь эсэргүүцэх, алинтай нь тасчих ёстой юм бэ гэдгийг энэ одоо зохицуулгын T-сүүд хариуцаж зохион байгуулдаг гэсэн үг байхгүй? Тэгэхээр дархлааны тогтолцооны захын төвчл гэж монголоор орчуулж болох бах тийм. Тэгэхээр яг захын төвчл гэдгийг та бас бидэнд илүү товчоор энгийнээр тайлбарлавал бас юу гэж тайлбарлах вэ? Ер нь дархлааны системний яг аль хэсгийг бас захын төвчл гэж. За ерөнхийдөө дархлааны системийг төвийн болон захын гэдэг хоёр очиж байгаа. Дархлааны төвийн эрхтэнд нь сэрэг болчихлаа. Болон юу болж байгаа. Ясны чөмөг олж байгаа байхгүй. За бусд нь бол дархлааны захын эрхтнүүд гэж үзэж байгаа. За дархлааны захын эрхтэн гэхээр нэг тийм одоо нэг том эрхтэн байхгүй ингээд биеэр ингээд хараад байж байгаа тунгалгийн зангилаанууд байж болно. За гидсэн дээр байгаа биеэрийн тов руу байж болно, мухар олгой байж болно. Одоо биеэр ингээд маш өргөн дарахсан байгаа. Дэлгүүр мөлөвч гэх юм уу те. Эднээс олж болж байна. Тэгэхээр би одоо төвийн биш хэрэгтнүүд дээр ингээд зохицуулгыг явуулаад тэн дээр эсрэг идэвхжих ёстой юм уу эсвэл жоохон дарангуулагдах ёстой юм уу гэдгийг л шийдэж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр Нобелийн шагналын эзэд болсон эрхмүүдийн бас товч намтраас нь дурдвал Мэри Бронковийн хувьд 1961 онд төрсэн Америк гаралтай эрдэмтэн юм байна. За Вашингтоны их сургуулийг молекул биологи, эсийн биологийн чиглэлээр төгсөж исэн байна. За харин докторийнхоо зэргийг болохоор Принстон их сургуульд хамгаалж исэн бол одоогийн байдлаар судалгааны чиглэл нь бол молекул биологи, молекул генетик болон геномын чиглэлээр ерөнхийдөө судалгаа хийдэг ийм эрдэмтэн байна. За харин Азаас бас Нобелийн шагнал хүртэж байгаа Шимон Сакагучигийн хувьд бол Осакагийн их сургуулийг төгссөн. За 1951 онд Японд төрсэн. За 2015 онд Reuters агентлагт одоо түүнийг Нобелийн шагнал авах магадлалтай эрхмүүдийн нэгд бас тооцож оруулж ирсэн. Бас тэр магадлалуудын нэгт орж ирсэн гэдгээр бас айгүй сонирхолтой түүхтэй юм байна л да. Энэ мэдээчлэн одоо мэдээж хүмүүсийн түүх баялаг шүү дээ, янз янзын түүхтэй л байгаа. Тэгэхээр хоёулаа нээлтийн талаар буцаагаад илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр энэ нээлтийн ачаар ер нь яг ямар эмчилгээнүүдийг цаашдаа бас хийх боломжууд бүрдэх вэ? Ер нь цаашдаа бодит амьдрал дээр хэрхэн яаж ер нь яг хэрэгжиж байгаа вэ? За мэдээж автоиммун буюу дархлааны систем хүний бие рүү буцаад өөртөө давталцдаг энэ өвчнийг эмчлэх боломжтой. Тэгээд энэ автоиммун өвчнүүд маш олон янзлалтай бүхэл одоо эдгэрхтэнлүүд давтлах боломжтой. Эсвэл янз бүрийн халдварын үед бас үүсдэг байж болно. За зарим төрлийн чихрийн шийджингүүд автоиммуны шалтгаантай байж болно. За биднээс сайн мэдгээр бол одоо чоноо хөрвөсч гэдэг юм уу те. Учир нь олдохгүй дархлааны систем өөрлөгөө өөрийнхөө эдгэрхтэнлүүд давталсаар гоод ингээд нас ордог
тийм өвчнүүдийг эмчлэхт чухал үүрэгтэй зохицуулгын механизмыг нээсэн гэж үзэж байна. Тэгэхээр одоо үнэхээр чадахгүй байгаа тэр зүйлүүд бол автоиммуны өвчнүүд байсан. Одоо магадгүй цаашдаа харшлыг бас үр дүнтэй эмчилгээ чухлаа гэсэн үг болох нэ тий. Тэгэхээр Тэнгэр төлөөс та бүхэнд Нобелийн шагналын эзэдийг зарлах ёслолыг шууд дамжуулан үзүүлж байна. Өнөөдөр бол физиологи анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэд Дөнгөс саяхан зарлагдлаа. Тэнгэр төлөөсийн шууд дамжуулалтын ивент тэтгчээр Ондоо брэнд ажиллаж байна. олон сонголтоос ондоо чиний тал. Яасан бэ хаа? Үргэлжлүүлээ дуулъя л та. Дата ч дууссан юм шүү дээ. За бай. Дараа уулзъя. Ахын жамдаг сайхан юм сонсох уу? Ангад үнгээ сонсч бай. Галзуу сонголт 100 ГБ дата. Нэмээд бүх сүлжээн хязгааргүйгээр ердөө 15,000 төгрөг. Ондоо чиний тал. Дуусгайцгүй дуу хоолойгоо түгэ дугаар 6655 тултлан хийгчний unlimited code. Шууд дамжуулалт үргэлжлэж байна үзэгчтэй. Тэгэхээр Дөнгөс саяхан зарлагдсан физиологи анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэдийн нээлтийн талаар үргэлжлүүлээд ярилцъя гэж бодож байна. Хамгийн сонирхолтой нь 2017 онд TSC нээлтээр Нобелийн шагнал хүртэх магадлалтай гэгдэж байсан хүмүүс Дөнгөс саяхан Нобелийн шагналын эзэд боллоо. Тэгэхээр TSC-ийн талаар та бас товчхон бидэд тайлбарлаж өгөөч. За TS бол хүний дархлааны системийн маш чухал эс байгаа юм. Ерөнхийдөө бүх зохицуулгыг хийдэг эсвүүд. Дархлааны зохицуулгыг хийдэг эсвүүд гэсэн үг. За өөрөлдвөл ямар нэгэн өвчин туслаа гэхэд тухайн өвчнийг устгах хин тулд бэс тест гэж бусад дархлааны туслах эсвүүд ажиллаж байгаа. Тест бол шингэний дархлааг бий болгодог одоо бэсийг очиж сонгомлоор өтгчүүлэх яг юуны эсрэг ямар эрчимтэйгээр яаж доотлох вэ гэдэг тэр талын зохицуулгын мэдээллүүдийг дамжуулт. За тэгвэл тест гэхдээ энийг хийхэд бол айгүй олон юм захгүй. Жишээлбэл одоо сая одоо энэ дээр та бүхэн харж байгаа зохицуулгын тест байна те. Зарим дархлааг нь бол дарангуулах шаардлагатай бол дарангуулж байна. За заримыг нь бол нэмэх шаардлагатай бол нэмж байна. За цаашаа бэсэд мэдээлэл дамжуулна. Бэсийг яг энэ халдварын ийм уургийнх нь ийм юмных нь эсрэг ингэж тэмцэх шаардлагатай гэсэн чиглэлүүдийг өгч өгдөг. Жишээлбэл одоо хүний биед ялгарч байгаа иммуноглобулин нэг тийм ээ. За иммуноглобулин G ялгаруулах юм уу? Үгүй бол одоо салслууга шүүрээд одоо халдварт за янз бүрийн одоо паразит эсрэг дархлааг нь өргөнүүлэх ёстой ч юм уу? Эсвэл вирусын эсрэг дархлааг өргөнүүлэх юм уу гэдгийг шийдэж зохион байгуулдаг. Тэгээ олон янзын тест бий. Жишээлбэл тестүүд донд CD4 тест гэх юм бол одоо жишээлбэл цаашаага бэсик удирдах чиглүүлдэг. CD8 тест гэх юм бол тийм тест нь вирусын халдвар авсан эсийг өөрөө очиж шууд холдуулаад устгачдаг. Тийм эсүүд байна. За биднүүсийн саяхан бол тоолж өнгөрсөн ковид байна тийм ээ. Тэгээ ковидын дараа ч гэсэн биднүүс санамжийн тест үүссэн байх юм бол эргээд идэвхтэй илүү сайн хурдан байх ч юм уу. Тэгвэл санамж үүсгэхэд ямар хэмжээний сигнал ирэх ёстой. Тэрийг яаж зохицуулах вэ? Бас тестүүд шийдэж яддаг. За үүнээс гадна одоо CAR-T гэдэг сүүлийн үед гарч байгаа. Тэр нь болохоор генийн инженерлчлэр одоо рецепторыг өөрчилж байгаа хавдар эсрэг үйлчилдэг тест бий болгодог ч юм уу. Тэгэхээр энэ нь болохоор бас шинэ эмчилгээний одоо арга болгож хэрэгжилж байгаа байхгүй. Тестийг хүнээс нь ялгаад яг хавдарлуун бай болгож өөрчлөөд бас явуулдаг. Даавал иймэрхүү олон янзын тестүүд байна. Тэгэхээр одоо хавдарнаас гадна өөр бас ямар салбаруудад ямар өвчнүүдэд ашиглах боломжтой? Чихрийн шижин гэх мэтчлэн бас өөр өвчнүүдийг ангаахад за тэр өвчнүүдийг эдгэхэд бас энэ тест болон энэ нээлтээс улбаас судалгаа эмчилгээнүүдийг ашиглах боломжтой.
За мэдээж хавдраас гадна халдвар төвчнүүд байж болно тийм ээ. Вирусын ч юм уу. За үүнээс гадна олон төрлийн өвчин автоиммуны шалтгаантай гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийнх нь дархлааны систем өөрийнхөө эсрэг ингээ андуураад өөрийнхөө эсрүүдийг ингээд ихээр гэмтээдэг тиймэрхүү шалтгаантай. Тэгэхээр энэ болгоныг эмчилнэ гэдэг нь бол маш олон өвчнийг эмчилж болно. Тэгээ түрүүнд би хальт дурдсан одоо аутизмын зарим шалтгаанууд нь ч гэсэн автоиммуны шалтгаантай байгаа нь харагддаг. Янз бүрийн анализаар. Тэгэхээр тэр одоо эсүүд нь яах нь вэ штэ магадгүй аутизмыг яаж эмчлэх вэ? Одоо автоиммуны шалтгаантай тархины үйл ажиллагааг өөрчилж байгаа дарангуулж байгаа тийм зүйлүүд маань бас одоо учир нь олдож эмчлэгдэх магадлал ойрхон байна л гэж үзэхээр байна тийм. Тэгэхээр Нобелийн шагналын эзэд тодорлоо. Тэгээд таны тусламжтайгаар бас ингээд таны тайлбартаагаар энэ удаагийн физиологи анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэдийн нээлтийг бидэд тайлбарлаа. Тэгэхээр төгсгөлтөнд танаас асуухад ер нь энэ нээлтийн тусламжтайгаар дархлааны систем болон за өөрийн эсийг одоо өөрийн эсийн чадварыг ингээд наривчлан илүү судлах боломжууд ер нь бүрдэж байгаа гэж ойлгож байгаа шиг байна. Тэгэхээр ойлгож байна. Тэгэхээр ер нь цаашдаа бас энэ нээлтийн тусламжтайгаар одоо эрүүл мэндийн салбарт, анагаах ухааны салбарт ер нь дахиад ийм шин судалгаанууд гарах боломжтой гэдэг тайлбарыг та өгвөл. За ер нь бол дархлааны тухай хүмүүс одоо бид маш багыг мэдж байгаа. За өөрөөр хэлбэл дархлааны дархлаа судлалын салбарт маш ихийг нээгээд Нобель аваад байгаа боловч бид одоо янз бүрийн өвчнүүдийг бүгдийг шийдэж чадахгүй байгаа тийм ээ одоо хүртэл те. Тэгэхээр цаашдаа одоо бүх учрыг нь олчих юм бол өвчнийг яаж эмчлүүлж чухал юм бэ? Хизээ ямар молекулаар эсвэл хизээ яаж үйлчлэх, ямар хэмжээгээр үйлчлэх гэх мэт ингээл бүхэл асуудлыг шийдэж болно гэсэн үг. Тэгээ ягаад энэ одоо дархлааны зохицуулгын тээс өнөөдөр авч байгаа гэж би одоо энэний учир холбогдол нь юу юм бэ гэхээр энэ мэдээж өмнө нэгдсэн тийм ажлууд. Гэхдээ энд бас цаашаа их анхаарах ёстой. За дархлааг дарангуулах хэрэгтэй, эсвэл дархлааг нэмэх хэрэгтэй гэж хүмүүс ингээл яриад байдаг. Дархлаагаа сайжруулах гэдэг. Сайжруулах нь үндэ бас нэг өвчний эхлэл واخгүй. Өөрөөр хэлбэл дархлаа хит ихснэ гэдэг бол эргээд өөртөө автоиммун буюу өөртөө эргээд дархлааны өвчин үүсгдэг гэсэн үг. Тэгэхээр энэ нээлтүүд одоо энэ төрөний одоо иммун чекпоинтын буюу нөгөө тасгүй хонжогийн нээсэн нээлт хүртэл бас энэ дархлааны зохицуулалттай холбоотой асуудал байна. Тэгэхээр бидний амьдралд тохиолддог бүх халдварт болон бус бүх өвчнийг л ингээд шийтгэд гайхалтай өрнөлөө үзүүлэн цаашдаа бид илүү молекулын төвшөнд энийг судлах тусам эмчилж чадахгүй байсан өвчнүүдээ эмчилнэ л гэсэн. Маш олон өвчнийг ялж болох байх л та. Жишээлбэл зүгээр энгийн жишээд дурдахад биднээс хоолой өвдөл яваад байдаг. Тэгээд хоолой өвдөөд олон дахин өвдгөөд яваадахаар эмчнэл бити тэгээрээ энэ цаашдаа ингээд үе мөчөндөө орон зүрхэндээ орно гэж ярьж байдаг тийм ээ. Тэгэхээр энэ бол мэдээж хоолойгоо өвдгөөд яваадах юм бол тэр бактериудын эсрэг үүсэж байгаа дархлаа нь нэмэгдэх тусмаа хүний өөрийнхөө эсрэг төрөгчийг андуураад таниад тэгээ автоиммуны өвчин үүсгээд идэг шалтгаантай байхгүй. Тийм учраас үе мөчлүүгээ зүрх судалгаа хүний өөрийнх нь дархлаа товтлно гэсэн үг. Тэгэхээр энэний асуудлыг шийдэж магадгүй гэсэн үг байна. Дээр нь эд эрхтэн шилжүүлэн суулгахад гадны одоо өөр хүний ч юм уу тийм эд эрхтэн суулгаж байгаа энэ дархлаа нь тэгэхээр ч хүний өөрийнх нь дархлаа тэнийг өөрийнхөө бишээ гэл товтлоод устгаад байдаг. Тэгвэл энэнийг жолоодснороо эд эрхтэн шилжүүлэн суулгаад одоо трансплант хийлгсэн хүмүүстэй тэднээс илүү урт амьдрах боломжтой болох нь байна. Гэх мэтээр төсөөлөхий аргагүй сайхан таны зам байна гэж би л харж байна. Тэгэхээр 2025 оны физиологи анагаах ухааны салбарын Нобелийн шагналын нээлтийг манай үзэгчдэд тайлбарсан танд баярлалаа.
За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ Тэнгэр телевиз та бүхэнд 2025 оны физиолог анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэдийн нээлтийг мэрэгжилтний тайлбартаагаар хүргэлээ. Тэнгэр телевизийн шууд амжуулалтын ивент итгэгчээр Ондоо брэнд ажиллаж байгаа. За өнөөдөр Тэнгэр телевизийн сошиал сувгуудаар за өнөөдрийн нээлт бол судлаачдын гаргасан амжилтыг хураангуулж тайлбарлсан постуудыг бид нар оруулах болно. Тэгэхээр та товч тайлбар мэдээллүүдийг бас тэндээс авах боломжтой шүү. Шууд амжуулалт үгээр өндөрлөж байна. Маргааш физикийн Нобелийн шагналын эзэдээр иргэд уулзцаая. Олон сонголтоос ондоо чиний талд. Яасан бэ хаа? Үргэлжлүүлээ дуулъя л та. Дата чинь дууссан юм шүү дээ. За бай. Дараа уулзъя. Ахын жамдаг сайхан юм сонсох уу? Ангад үнгээ сонсч бай. Галзуу сонголт 100 ГБ дата. Нэмээд бүх сүлжээн хязгааргүйгээр ердөө 15,000 төгрөг. Ондоо чиний талд. Дуусгайцгүй дуу хоолойгоо түгэ дугаар 6655 тултлан хэгчний unlimited code. 2025 оны физиолог ба анагаах ухааны Нобелийн шагналын эзэдийг зарлах ёслолыг Тэнгэр телевиз шууд амжуулж байна.